14-өөс 18 наснд хүрсэн хүнийг хүчнэх юм бол 5-аас 12 жилийн хоригдолтой. Харин 14-өөс доош насны буюу одоо насны хүрээгүй бага насны одоо хүүхдийг 14 хүртэлх насны хүүхдийг хүчндэх битгий л одоо тэр хүүхдтэй бэлгийн харьцаанд одоо сайн дураараач байна уу хамаахгүй ороход энэ нөрөө гэмт хэрэг гэж ингэ тооцогддог. Гэтэл одоо иргэд бол яг хав энийг мэдгүйгээс шалтгаалаад 1-р 14 хүрээгүй хүүхдтэй бэлгийн харьцаанд орж энэ гэмт хэрэгт холбогдож байна. 2-р 14-өөс 18 наснд хүрээгүй хүүхдтэй бол бас бэлгийн харьцаанд орохыг бол бас хуулиар хоригддог. Энэ нь бол гэмт хэрэг. Одоо жишээлх юм бол найз охин нь өөрөө 15 настай, найз залуу нь бол одоо 18 таа байлаа гэхэд энэ бол гэмт хэрэг болно л гэсэн. Хэдийгээр тэр хоёр хосууд буюу одоо маш хүүхдүүд байгаа дээ ш залуу хосууд бэлгийн харьцаанд орж байгаа юм шиг боловч энийг бол Монгол улсын эрүүгийн хуулиар насны хүрээгүй хүүхдүүд бие биетэйгээ унтаж болохгүй гэж үзээд яашаа итгэл оногдуулдаг л гэсэн.